За сайн байцгаана уу? Улангийн мэрэгэн дэстам зүг тавтан байлно. За өнөөдөр 3 дугаар сарын ерхий адил гэсэн мэргийн аль хийж чадж гин 2026 оны 3 дугаар сар нь ямар хөө сар болох вэ гэсэн юм утгатай мэргийн. За ингээд та сонголтоо хийгээрэй. Одоо энэ 3 картнаас та тоогоор сонголтоо хийж болно мó одоо энэ картных нь зургаар нь тэ зүүн сонгороо сонголтоо хийгээрэй. За сонголтоо хийж авах завсараа одоо надтай холбогдох хүсэлтэй хүмүүс байх юм бол санал бодлоо бичих хүсэлтэй хүмүүс байх бол миний Facebook-ийн Messenger, Instagram-ийн Messenger надтай холбогдож болно шүү. Мөн одоо тий дансаар болно. Одоо YouTube-ийн Super Thanks-аар хандив мөнгө хандив өгсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Тий та бүхний тий мөнгө хандив одоо миний дараагийн бичлэг хийхдээ одоо маш ирч хүч тий зоргийг надад өгч байгаа шүү гэж тий дамжуулъя. За ингээд сонголтоо хийсэн бол тий 1-р картаас эхлэе. 1 2 3 гэсэн ийм дараалал явъя. За ингээд эхний 1-р картаас эхлэе. За 1-р картаас сонгосон. Тэнийг үзье. За ийм гой карт гарч байна. За ингээд хамгийн ихний энэ сонголтын картнаас одоо таны ерөнхий нэг мессеж авчиг гэж бодож байна. Одоо 3 дугаар сард тийм зориулаад тий. Тэгээ энэ сард нэг ерөнхийдөө тийм та өөрийнхөө дотоод таны гадаад үйлдэлээс таны одоо дотоод сүнсний өсөлт тийм ухамсар чинь нэлээ нэг жоохон хувирч өөрчлөгдөх тийм сар болж магадгүй юм шиг санагдаж байна. Та ингээд одоо юу гэдэг энэ 3 дугаар сарын таны ингээд хэмнэл нэг тийм өөрийнхөө дотоод гэрэл гэх юм уу те дотоод сүнстэй ч юм уу тийм ухамсартай холбоотой үйл явдлуудыг тийм мэдрэх одоо илүү одоо гүнзгий амьдралаас те одоо ухаарлал олж авах те нэг тиймэрхүү сар болж магадгүй юм байна. Тэгээд ингээд ойр тойрны чи хүмүүс ингээд жоохон сөрөг зүйл хэлдэг ч хүмүүс бол таны төлөө санаа зовж байгаа ч юм шигтэй иймэрхүү зүйл гаргах юм бол та нэг санаа зовх бол хэрэггүй юм байна. Та өөрийнхөө одоо итгэл үнэмшлийг тий бариад ойр тойрондоо сөрөг энергиээс автахаас ингээд сэргийлээд явах юм бол энэ сард нэлийн одоо ухамсарын хувьд сүнсний өсөлтийн хувьд тийм урагшаа явж чадна гэсэн ийм карт байна. Тийм ер нь аль та одоо яг зөв замаар явж байгаа гэсэн одоо ийм утгатай карт аа. За 3 дугаар сарын ерөнхий нэг мессеж нэг юмрхүү. За тэгчээд за энэ картаар энэ сарын одоо энергийг харсан байгаа. Энэ сарын энерги зааслаар энэ жоотлоод байна. Энэ сарын энерги гэх юм бол нэг юмнаас чөлөөлөгдөөд ингэ явж байгаа хгүй тэнийг гоё тэгсэн мөртлөө нэг тэг юу гэдэг талархалтай ингээд нэг газраас ингэ явчихж байгаа хгүй тий тэгэхээр зэрэг нэг хөх аюу гоё гарчлаас тэг нэг амьсгаа явж байгаа юм шиг тий иймэрхүү карт байна. Тэгэхээр зэрэг энэ карт маш одоо хөнгөн энергитэй байна. Та энэ 3 дугаар сард болохоор зэрэг 1-р картыг сонгосооны одоо таны мөрөн дээр хачаанууд тий хөнгөрдөг ч юм уу тийм гоо аюугаа ингээд гарчлаас тий гарчлаа гэл нэг иймэрхүү тийм одоо мэдэрч байгаад байгаа байхгүй. Тийм тэгэхээр зэрэг одоо таны ингээд орхиод явж байгаа ч юм уу ингээд таны ард чинь үлдэж байгаа зүйл болохоор нэг тийм хэцүү гашуун зүйл биш нэг тийм та ингээд талархалтайгаар одоо энэ зүйлийг орхиод ингээд явж байгаа тий. Тэгээ одоо юу ч юм бэ? Амар амгалан салалтыг илэрхийлж байгаа. За ийм уур амьсгал бол байна. За 1-р карт сонгосон тий. За дараагийн энэ 2 картаар болохоор зэрэг таны одоо энэ бол энерги нь за уур амьсгалын энэ 2 аа. За эхний энэ картаар болохоор ер нь энэ сард энэ 3 сард та болохоор зэрэг одоо газардуулга байгаль орчинтойгоо холбогдох тийм
Ер нь бол энэ одоо хит их сэтгэл хөдлөл ч юм уу ингээ хоосон төсөөллөөс ингээд одоо ангижраад та нилээ одоо юу гэмдэ яг л бодтой юмд амар бодтой хандах яг л ингээд одоо цагтаа те бат зогсох ийм энерги бол байна. Одоо ийм өөр амьсгал те. Тийм. Ямар ч нэгдүгээр карт сонгосон юм байна. Одоо энэ 3 дугаар сар таны энерги нэлээд тогтворжоод те. Ултаа суурьтай те. Тэг тогтворжоод тэг ер нь ингээд бусдад ч гэсэн айгуу тийм нөмөр түшиг тэг болох үст тийм хүчтэй дулаан авраа ингээд ойр тойронд түгээх юм шиг. Ямар ч байсан ингээд хихи хоосон ингээл тэг хит их сэтгэл хөдлөл ч юм уу эсвэл хоосон ингээл төсөөлт ингээ байгаад байхгүй. Ямар ч байсан энэ 3 сард та нэлээд тийм бодтой энерги одоо бат зогсох тийм нэг энерги байна. Одоо энерги тогтворч гэх юм шиг тий. За нэг тийм уур амьсгал байна. За тэгээд дараагийн карт гарах юм бол тий энэ яг энэтэй ч хондтой юм шиг. Тий хадуур гарсан байна. Тэгэхээр зэрэг хадуур гарсан гэдэг чинь Тэг ямар нэгэн холбогдсон тантай ингээд холбогдсон юм шиг нэг тиймэрхүү төлөв байдал байсан бол юу ч хийж болно нөхөн орнд арилцаа ч юм уу эдэмс ч юм уу те ямар ч тэр одоо нэг орооцолдсон энергийг ингээд тасаллах юм байна. Тий одоо тасалж байгаа нэг тийм уур амьсгал байна. Тэг нэгдүгээр карта сонгосон хүн те өөрийнхөө тэг энергийг одоо бусдын сөрөг давтамжаас те одоо бусдын сөрөг нэг онцгүй байдлаас ингээд тийм давтамжаас ингээд тусгаарлаад тий тасалж байгаа орхиж байгаа тий тийм одоо уур амьсгал байна. Энэ карт болохоор зэрэг ингээд юу гэдэг салт гэх юм уу салаа гэх юм уу салаа зам гэх юм уу эсвэл одоо тусгаарлалт холдолт тусгаарлалт гэсэн үг. Та ямар нэг юмнаас өөрийгөө ингэж тусгаарлах юм байна. Тийм байна. За ямар ч хасан энерги ямар нэгэн сөрөг энерги оролцоо одоо орооцолдоо гэх юм оролцоо ч юм байсан бол тэр ингээд таслах юм байна ямар ч юм. Одоо тийм уур амьсгал байна. За тэгчээд тоослоо. За юу болох вэ? Энэ 3 сард одоо үйл явдлууд гэсэн чинь 4 карт татсан баа. Ямар ч гэсэн энэ карт бол аюу дэжгүй карт одоо энэ 3 сард тийм хөдөлгөөн гинэ. Нэг тийм тасралтгүй хувирал өөрчлөлтийн хөдөлгөөн байна. Нэг тасралтгүй нэг юм дуусаад дахиад нөгөөтгөн очил ингээл нэг тийм өрнөл бол ингээд тасрахгүй хувирал гэх юм өрнөл. Тийм сар болж магадгүй юм байна. Хөдөлгөөн ба ингээд тасралтгүй өрнөл гэдэг байна. Одоо энэ сарын уур амьсгал одоо бүхэлдээ хөдөлгөөн гэх юм уу. Ямар нэгэн зогсонго байдал бол арилах юм байна. Аялал нүүдэл судал шинэ ажил шинэ харилцаа ч юм уу ямар ч юу ч хийж болно. Ямар ч ингээд нөгөө айгүй өрнөлттэй хурдтай янз бүрийн юмнууд ингээл тийм. Тэгээд энэ хадуураар цэвэрлсэн орон зайд нэг шинэ юм орж ирэх юм шиг тий. За ямар ч байсан тийм гэр тайлъя. За тэгчээд энэ картыг харах юм бол энэ маш гоё карт гарсан байна. Тэгээд энэ нөгөө яг энэ карттай жоохон энерги натлах одоо маш тийм бодтой гэсэн үг. Та энэ одоо 3 сард нь айгүй тийм ажил хэрэгч карьер woman ч юм уу те эсвэл ямар ч ажил хэрэгч энерги бол байна. Одоо таны одоо юмыг айгүй дээрээс те ажиллах юмд айгүй одоо дээд одоо оюунаараа те ажиллах хандах юмд нэг тийм даалт стратеги гэх маш нэлээд тийм нэг тийм уур амьсгал бол байна. Тийм ажил хийх хэрэгээ хувьд одоо үзэж байгаа юм сайхан бол энэ карт нь болохоор айгүй шинжлэх хэлж байгаа ямар нэг юмыг засар залруулах те ингэж ахин гой шинжлэх те тиймэрхүү зүйл бол болж магадгүй юм байна. Тийм энэ 3 дахь сард юу гэдэг та ингэж суурай засаад ингэж шинжлээд те ямар ч хэсэн маш ингэж юмд айгүй бодтой даруухан мөртлөө айгүй тийм одоо ажил хэрэгчтэй тэг нэлээд дээд одоо оюуханаар юмд хандах ямар нэгэн зүйлийг шинжлэх засах тийм бол зүйл бол байна. Тийм үйл явдал болох нэ. За тэгээд
3 дахь картыг харах юм бол тэгээ ер нь бол ямар нэгэн одоо тийм асуудал шийдэгдэж магадгүй юм байна. Энэ нөгөө нэг шөнийн дараах өөр цайлт те одоо сэтгэл зүйн энергийн хувьд энэ карт нэлээ хамгийн харанхуй үе те нөгөө ямар хэцүү юм бэ, ямар энэ асуудлыг яана гэдэг ч юм. Иймэрхүү зүйл байсан бол одоо тэр харанхуй үе өөр цайхан өмнөх те тийм зүйл жоохон тохиолдох юм болов ямар ч сан заадаг. Та одоо ч юм уу те яг нэг тийм туйлдалтын үүдийн ямар нэгэн зовоож байгаа одоо асуудал дээр тэр асуудлыг тий эцэслэнэ гэдэг байхгүй нэг тиймэрхүү асуудал одоо байж магадгүй юм байна. Одоо өөрийгөө зовоож исэн ямар нэгэн одоо асуудал унтаж чадахгүй хүртэл ингээл бодоол энийг яах вэ гэдсэн тэр зүйл дээр болохоор зэрэг тэр зүйлийг ингээд шууд таслах тийм үйл явдал болно гинэ. Тэгээ одоо таны одоо нэгдүгээр карт сонгосон хүний одоо ойр тойронд нь таны үл хүндэлдэг хүмүүс ч юм уу эсвэл итгэл эвддэг хүмүүс ч юм уу эсвэл нэг тийм одоо сөрөг өөр амьсгал байсан бол та тэрийг болохоор тэр зүйл дээр эцэг тавих юм байна. Тийм. Энэ магадгүй жоохон нөгөө сэлмүүд агиух гараад байгаа учраас жоохон өвдөлттэй байж магадгүй ч гэсэн энэ нь болохоор нэгдүгээр карт сонгосон хүний одоо ирээдүйн сайн сайхны төлөөх одоо тийм их заслах юм шинтэй зүгээр юу ч хэлмэр юм дээ. Ер нь ингээд та ингээд өөрийгөө хамгаалж те хэрэгцээгүй одоо нөхцөл байдал хэрэгцээгүй хүн орондоо харилцааг те амьдралаасаа холдуулах тийм зориг гаргах үйл явдал болж магадгүй ч юм шиг санагдаж байна. За ямар ч зүйл явдлууд юм. Ямар ч айгүй тийм хөдөлгөөнтэй өрнөлттэй ингээд хувирлаа өөрчлөлт ингээд тасралтгүй явагдаад та юмд амар айгүй бодиттой хандах тий ажил үйлслээ ингээд бүр ингээд шинжлэх тий маш одоо ажил хэрэгч карьер тий бүмэн байх энэ сард тэгээд нэг жоохон ямар нэгэн асуудал нэг тийм таныг одоо гомдоосон эсвэл зоожсон асуудалсан бол тэрэн дээр ингээд цэг тавина тий дуусгана тий за нэг иймэрхүү за тэгчээд танд одоо энэ сард одоо таны харсан даасан тэнгэрээс мессеж энэ карт татсан маа. Энэ болохоор зэрэг мас чаленж эхлээд зүгээр л сориод үзэгдэг ийм утгатай карт аа. Тийм тэгэхээр зэрэг харсан даасан тэнгэрийн мессеж юм бол одоо айцаа даван тулах гэх юм уу те айцаа даван тулах энэ нөгөө баян луу гэдэг тэнэртэй байхгүй юу. Тийм тэгээд одоо харсан даасан тэнгэрүүд болохоор зэрэг ингээд таны өмнө тулгарч байгаа ямар нэгэн саад бэрхшээл тийм байгаа бол тэр бол үнэндээ бол тийм таны бол одоо сүнсний өсөлтөнд та одоо зориулсан юм тийм шат юм шүү гэж хэлж байна картаар. Тийм. Тэгэхээр зэрэг одоо энэ 3 дахь сард одоо тохиолдох альва сорилт нь одоо тийм 1-р картыг сонгосон хүнийг тий одоо дорой туулах биш те харин одоо таны илүү их хүчрхэг илүү их одоо баян тий одоо зөвхөн өмнөх төрөн дээр ярьж байгаа юм биш л те одоо сэтгэл санааны тийм одоо баялагтай одоо тийм сүнслэг дасгал тийм байх болно шүү. Ер нь аль те одоо энэ 3 дахь сард та өөрийгөө сориод үз хийгээд алд те үзээд алд те тий янз бүр юм тийм байх юм бол энэ сард ер нь сориод үзээл гэж сайн муу аль нь ч байсан одоо таны энэ бол таны цаашдын сүнсний өсөлтөнд маш том одоо алхам одоо тийм шатаал шүү гэж байна. Ямар ч үс ингэж за ингэ одоо таны харсан даасан нэгэн мессеж тэгчээд танд одоо дээд сахиус нэгэн энэ сард хэлгэх мессеж success амжилт гинэ. Энэ болохоор ингээд зургаас нь юу авъя гэж бодож байна. Ингээд таны аураа чи ингээд бүр амар гоё болоод байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр зэрэг аурагийн тэлэлт гэрэл ингээд тийм гэрэлтэй да. Тэгэхээр одоо дээд сахиус нэгэн мессеж юм бол энэ 3 дахь сард одоо таны энерги айгүйх ингээд тэлэх юм байна. Тийм. Энэ нэг жоохон хүнд айдлууд
жоох иймэрхүү янз бүрийн асуудал байсан бол тэрийг ингэ цэг тавиад ингэ дуусгах нь тий. Эцсийн үзэд ингэ дуусгах гэж байгаа. Хичээд энэ бүр амар аа зэг энэ хоёр аюултай. Тий. Тэгээд энэ сард та нэлийн таны одоо аураа чи ингээд айгүйх ингээд тэлээд тий. Ямар нэгэн онцгүй хүн дайдлыг таван туусны дараах одоо таны аураа чи ингээд цэвэршээд маш тод гэрэлтнэ тий. Энэхүү гэрэл нь бол одоо бусад хүмүүсийг өөртөө татах ч юм уу эсвэл танд нэг тийм ашигтай гоё одоо боломж тийм нөлөө бүхий хүмүүс та нөхцөлийг та өөрлөг ингээд тийм татах тийм зүйлийн одоо эхлэл болно шүү тий. Гэсэн иймэрхүү зүйлийг танд бол хэлж гин тий. Та өөртөө амжилтыг тий энд дуудаа шүү гэж хэлж байгаа юм шиг байна. За энэ бол тийм сахиусны мессеж гэлээ. За ингээд одоо урдуур карт сонгосны бүх карт ингээд тайлт тусаад ингээд өндөрлөлийн үнэхээр таалагдсан бол лайк тарап бити мартаараа. Тэгээд таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо таны энэ онцгүй байдлаас ингээ гараа авчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг одоо алхаж байгаа хүн тэгээд маш одоо бодиттой тий одоо таны энэ сар нэлийн одоо бодиттой одоо өсөлт хөгжилт байна гэсэн болохоор зэрэг алхаж байгаа хүн Тимот гэсэн Тимос дараараа тэгэх юм бол тий одоо таны одоо энэ 3 сар чинь ингээд сайн тийшээ хувирлт өөрчлөлтний явагдаад тий. Тэгээсэ гэж бэлэгдээд алхаж байгаа хүн тий алхаж явж байгаа тий алхаж байгаа хүн тэгээд мод. Тэгэх юм бол одоо нэгдүгээр картаа сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа та өөрийнхөө 3 сарыг сайнаар тийм бэлэгдэж байна гэсэн үг шүү. За ингээд өндөрлөгийн ямар ч ингээд гарсан картууд тийг нэлийн ингээд чадхаар ингээд тайлбарлалаа. Тэгээ энэ үртэл үтсэн сонирхсон одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд нэгдүгээр карт ингээд өндөрлөөд. За нэгдүгээр картаа өндөрлчөөд одоо хоёрдугаар картаа За энэ хардвар карт сонгосон юм. Тийм мэрхэлээ. За энэ картаа нэгдсэн. За ийм картууд гарч эхэлж байна. Эмэгтэй хүн. За ингээд хамгийн ихний энэ картаар ерөнхий одоо энэ сарын ерөнхий мессежийг энэ картаас таны сонголтын картаас авъя гэж бодож байна. Энэ нэлийн давлгаатай үстэй. Нэлээд давлгаатай энэ эмэгтэй хүн байна те. Эмэгтэй хүн ямар ч давлгаатайсан ингээд урагшлаад явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 20 дугаар картыг сонгосон хүн маань одоо та энэ сард ямар нэгэн зүйл олж авахын тулд нэлээд адлын явдалд гарах тийм сар юм байна. Адлын явдал гарах те. Ямар ч байсан тийм одоо 70-аад гарна гэдэг чинь нэлээ эрсдэл өөрч чаддаг хүмүүсийн энэ ажил байт юм байна л да. Тийм тэгэхээр зэрэг тийм ямар нэгэн эрсдлийг хүлээн тий авахд бэлэн байх тий. Ер нь ингээд бизнес их ч гэсэн хоорондоо харилцаан дээр ч гэсэн ер нь ингээд тийм эрсдэлгүй юм ерөөсөө байдгүй юм байна л да энэ орчлон дээр тий. Тэгэхээр зэрэг ямар нэгэн эрсдлийг үүрсэн хүн л үнэхээр одоо тэр эрдэнэ олж авдаг гэсэн ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг одоо энэ сард та тийм нэлийн адал явдалтай ямар нэгэн зүйлийг олж авахын тулд тэ жоохон эрсдэлтэй тулж магадгүй ч юм шиг те. Тэгээ ер нь бол тэр зоригтойгоор алхаж өвсрөн ороороо гэдэг ийм утгатай карта. Тэгэхээр ямар ч энэ сар нь жоохон эрсдэл байна. Гэхдээ айгүй тийм нэг тийм эрдэнэ одоо олохын тулд те эрдэнэ олохын тулд заавал нэг эрсдэл хийгээс өөрөө аргагүй болох юм шиг те. За ямар ч нэг тийм адал явдалтай өөрийнхөө эрднийг хайж байгаа юм шиг иймэрхүү утгатай карт байлаа. За энэ бол ерөнхий мессеж нь. За тэгчээд одоо таны өөр амьсгал чинь
ямар энергитэй сар болох вэ? 2 дугаар картыг сонгосон юм ямар энэ 2 дугаар чакра гарсан байна. Second chakra. Тий одоо өрчхөн урд те. Өрчхөн урд нэлээд идэвхтэй тийм сар болох юм байна. Одоо энергитэй ямар нэгэн хүн хоорондын харилцаан дээр те хүнтэй үерхэх нөхөрлөх те тиймэрхүү зүйл одоо энерги бол айгүйх байна. 20 дугаар чакра бусдтай одоо татан харилцаа холбоо тогтоох ч юм уу те тэрийг айгүй тийм бэлэгддэг шүү дээ өрчхөн урд те. Тэгэхээр зэрэг энэ 3 сард одоо 20 дугаар картыг сонгосон хүмүүс одоо маш нээлттэй одоо уурын амьсгалаар хүн хоорондын харилцаан дээр харилцах те хүмүүстэй ингээд энергийн түвшинд ингээд тэг гүн холбогдоод байгаа хгүй нэг тийм уурын амьсгал байна. Тийм. Ямар ч сан харилцаанд нэг шинэ уурын амьсгал тийм нэмэх ч юм уу ямар ч сан хүн хоорондын харилцаан дээр маш одоо гүн холбогдох өрчхөн дээр холбогдох юм. Тэг хүн нэг тиймэрхүү нэг бол одоо энерги байна. Зарч гисэн дараагийн картуудыг харуул нэлээ ойлгомжтой болж магадгүй. Тэг энерги нь одоо өрчхөн хүрд нэлээ идэвхтэй ах ийм сар гэсэн үг. За тэгээд уурын амьсгал нь болохоор зэрэг тийм энэ дээр бас давлгаа гарсан адилхан давлгаа тий. Тэг уурын амьсгал болохоор ер нь энэ сард 20 дугаар картыг сонгосон юм байна одоо сэтгэл хөдлөл ч юм уу те нэг далайн давлгаа те нэг тийм сэтгэл хөдлөл жоохон тогтворгүй байх ч юм уу тэрийг ч бас тийм сануулж магадгүй тийм тэгээд ихний ингээд айгуу давлгаатай юу гэдэм те адал явдалтай ийм боловчиг ингээд айгуу алчрахгүй яваад байгаа хгүй ингээд тийм ямар ч бас нэг тийм юу байна одоо жоохон сэтгэл хөдлөлд нэлээ их байж магадгүй. Тэгээ давлгаалсан тийм сар болох магадлал өндөр гэж гарч байгаа шиг байна. Тэгээ одоо сэтгэл хөдлөлийн давлгаан дээр тий. Одоо мэдрэмжээ удирдах сурах зорилгоосоо тий хазаахгүй явах нь бол тий. Одоо энэ 3 дугаар сарын нэлийн гол төлхөр нээж магадгүй. Замар ч гэсэн нэлээ давлгаас сэтгэл хөдлөлтэй хөдлөл ихтэй тийм сар болж магадгүй гэж бодож байна. За тэгээд энэ картыг авах юм бол тэгээ бас дээрэс нь нэмээд одоо гоо зөө тансаг хэрэглээ таашаал гэдэг юм одоо ямар хотхтой картгаа эмхтэй үнэ тэ. Тэгээ улаан өндөрс гэдэг дэвүүр цэцэг гэл бэлэгдлүүд нь тэ. Тэгэхээр энэ 3 сарын өөр амьсгал болохоос маш үзэмжтэй гоо зөө таашаал авсан юм ас өөр амьсгал байна. Та өөртөө анхаарал тавих хувцлалтандаа ч өөрчлөлтийг ч юм уу урлаг соёл тэг сонирхох ч юм уу те ямар ч гэсэн эмгтээлэг энерги бол байна. За ямар ч гэсэн энэ өөр амьсгал найлаа. За тэгчээд одоо болох үйл явдлыг энэ 4 картаар татсан байгаа. За энэ болохоор зэрэг болох үйл явдал болохоор зэрэг яг хүмүүс тийм бүгд ингээд доошоо харсан бол бүгдээр ингэ дэш харуулж уншиж штэ энэ төрөл янз бүрийн юм надаа хийлдэг. Гэхдээ би тэрийг бол тоохгүй яад яг гарснаар л уншина. За энэ сард юу болох вэ гэхлээр зэрэг юу болох магадлал өндөр вэ гэхлээр зэрэг та өөрийгөө тэ 20 дугаар картыг сонгосон өөрийгөө ингээ бусдад батлах гээд ч юм уу эсвэл ингээд өөрийнхөө байр суурийг алдахгүй гээд айгүйх хичээх тийм үйл явдлаж магадгүй юм байна. Өөрийнхөө байр суурийг алдахгүй өөрийгөө тэ хүмүүст ингээ батлах хэрэгтэй тэ. Тэгээд тэрэндээ айгүйх ингээ хүч зарж магадгүй юм байна. Тийм 2 дахин хүчтэй зарах. Та нэлийн их юмд ингээ хичээх тэ өөрийнхөө байр суурийг алдахгүй төлөө өөрийгөө ингээ гой би ингээ ийм их чадсан штэ би ийм штэ гэл тийм батлахын тулд таны нэлээд их ингээд 2 дахин эрч хүч ингээд зарцуулах тиймэрхүү жоохон үйл явдал бол байна. За тэгээ энэ картыг харах юм бол тэгээд нэг тийм аргагүй ихэнд болохоос өөр аргагүй болох энэ нөхцөл байдал гэсэн ийм утгатай болоод байгаа хгүй энэ карт ингээд доошоо харцгаар зэрэг
Тийм тэгэхээр зэрэг одоо та ингээ боломжгүй зүйлдээ жоохон нүүр тулаад тэгээд эцсийн бүлэгт нь за тэгвэл болио дөө гэдэг ч юм уу тий. Тийм боломжгүй зүйлдээ нүүр тулаад эцэст нь ингээд одоо юу гэдэг бууж хөөс аргагүй нөхцөл байдал үүсэх иймэрхүү болчиход байгаа хгүй энэ картыг тайлах гэхэлэр. Гэхдээ энэ нь бол заавал нэг тийм муу зүйл бол биш. Одоо энергийн үүднээс одоо авч үзэх юм бол хуучин хэм маяг ингээд одоо устдаад тий. Тэгээ шинэ боломж одоо гарч ирэх. Тим карта. Тэгэхээр зэрэг ингээд та ингээд хүчээр зуураад байгаа тэр одоо зүйлээ тавьж явуулах юм бол одоо 2 дахь картыг сонгосон хүний хувьд одоо энерги нь илүү их чөлөөтэй урсах болно шүү гэсэн. Бас иймэрхүү зөвлөгөө бас энэ давхар төгөө гэж бодож байна. Ямар ч байсан аргагүй тий одоо боломжгүй зүйлтэй нүүр тулаад та аргагүй одоо болохоос аргагүй одоо нөхцөл байдал үүсдэг ч юм уу тий ингэснээрээ тий танд жоон таалагдахгүй ч магадгүй гэхдээ энэ таны хувьд юу гэдэг хуучин юмыг устгаад шинэ юм орж ирэх тэр боломж чинь ингээ гарч ирж байгаа учраас таны энерги чи илүү их чөлөөтэй тий урсан шүү. Энэ дээр анхаараа гэжлээ. За тэгээд 2 одоо 3 дахь картыг авах юм бол тий ингээд таны тийм бодол санаа нэг зүгтдээ чиглэж чадахгүй 2 тийш ингээд татагдаад байгаа байхгүй юу? За ингэчтэй билүү тэгчтэй билүү гэл ингэ юу яахгүй гэл тий. Тэгээд энэ таны жоох ядраанд тий оруулах гэж магадгүй. Тэгэхээр энэ 3 сард болохоор зэрэг нөгөө 2 тулаа хөөсөн хүний тий хоос оцордог гэдэг шиг тий. Одоо таны сэтгэл тань одоо юу хийхээ ингэ мэдэхгүй 2 тийш ингэ татагтаад байгаа юм байдал байж магадгүй. Тий энэ дээр нэг жоохон болгоомжтой нөгөө хитрхийг ингэ татаад зөрчил байх юм бол тий тэрийг сайн одоо юу гэдэг татгал юу гэдэг шишээд чадахгүй ингэж яхаар шууд нам сайн унддаг ч юм уу тий. Тэгээд тэгэхгүй жоохон ингэ зөрчил мэддэг байгаа байхгүй. Энийг тэгсэн юм, энийг тэгдэм гээл тий. Зөрчлийн карт гарч ийн. Тэгэхээр ингэхгүй байхын тулд та ингэ тий. Сайн унтаж амраад одоо заавал шийдэхгүй ингэ 50 байж тий чадах юм бол энэ аяанда байг болох гэж бодож байна. Замирсан юм карт байна. За тэгээд 4-р картыг харах юм бол ямар нэгэн эрэгтэй хүний нөлөө байгаа юм болов уу? Эрэгтэй хүний нөлөө байхгүй ч магадгүй. Ямар ч байсан одоо хаан тий. Тийм модны хаан доош харж гарсан мэн. Тэгэхээр зэрэг танд хүн амдын харилцаанд нэг жоохон тийм докторгүй харилцаа бол байна. Ингээд доош харсан болохоор тий жоохон эрсдэлтэй гэж хэлэх үү? За энэ эрсдэлтэй гэж хэлэх үү одоо юу гэж хэлмээр юм те. Нэг тийм докторгүй бол харилцаа байна. Одоо энэ 3 дугаар сард те. Харилцааны хувьд бол тийм таны одоо эсрэг талын үнжийг хитрхийг түргэн зантай байдаг ч юм эсвэл амландаа одоо хүрдгүү ч юм эсвэл одоо 2 дугаар картыг сонгосон нэг өөрийнхөө хүслээр ингээл байлгах гал те. Одоо байлгах гэж оролдох гэх мэтлэн те. Ямар нэгэн сэтгэл хөдлөлийн хувьд айгуу тийм докторгүй ингээ гал дээр тий сууж байгаа. Тэгээ хүн шиг те. Одоо юу гэдэг тийм төгшөөртэй нэг тийм муур амьсгал жоохон байна. Тийм хайртал дээр үзэж байгаа юмсан бол жоохон харилцаа жоохон тийм докторгүй гэж магадгүй юм байна. Тийм. За ямар ч гэсэн ингэж тайлъя гэж бодож байна. За тэгээд миний хэлсэн зүйлүүдээр тий одоо иймэрхүү юм гарч болцсохгүй учраас за энэ дээр анхаарай гэд ингэ явах юм бол маш дажгүй тий. Тий одоо эмгтээлэг тий нэрвчин ши одоо юу гэдэг юм тий илэрсэн муу одоо маш их тий юу гэдэг давлгатай сэтгэл хөдлөл байсан ч гэсэн та ингээд альжрахгүй явж чадсан шүү. Энэ дээр нэлээд анхаараарай. Энэ бүгд доош харсныг бодвол иймэрхүү зүйлүүд дээрээ анхаараарай гэж гарч байна. Та энэ дээрээ анхаарах юм бол ийм болохгүй гэсэн үг. Тийм. За тэгээд танд зөвлөгөө энэ харсан даасан тэнгэрийн зөвлөгөө энэ сард яавал энэ сараа тий их сайхан сар болох вэ гэдэг дээр юм зөвлөгөө авсан маа. Энэ дээр ингээд шиа хиро гэдэг юута
Ютари камайро. Энэ ийм карт гэхгүй юу? Энэ картны одоо утга нь болохоор зэрэг тайван байдал, дотоод хүч тий. Тайван байх. Та энэ сард айгу тайван байх хэрэгтэй байна. Ямар ч юм уулзчихсан, ямар ч хоорондоо харилцаа тий ийм төвшөртэй ч юм уу тий нэг ийм тэсгэл хөдлөл янз бүр болж исэн. Та энэ сард нэлээд тайван байх юм бол бүх юмний дээр гарч чадаа шүү гэсэн. Ийм утгатай одоо таны харсандаас нь Тэнгэрийн мессеж байна. Тийм. Та энэ сард маш амгалан тайван байх нь маш одоо тийм чухлаа тий. Яаруу шийдвэр гаргахгүй байхыг айгу тий сануулж ин энэ дээр тий. Инхүү тэхүү гэл хоёр шээ тий. Тийм зөрчлийн карт гараад байгаа байхгүй. Тийм тэгэхээр зэрэг энэ сард та тийм одоо таны одоо харсандаас одоо тэнгэрүүд болохоор зэрэг бүх зүйл ингээд цаг хугацаатай байдаг. Тэгэхээр зэрэг та энэ сард маш тайван байх тусам одоо таны энергитэй ингээд хүчрхэгжээд одоо зөв ингээд боломжууд өөртөө ингээд тийм тан дээр ирдэг шүү. Зүгээр л ингээд сайхан тайван л ингээд байж юм аа ингээд тий. Ингээд юм ингээд базаад байсан ингээд нэг тайван харж байгаа л байхгүй. Тий. Тэгэхээр зэрэг тий хүлээцтэй байдал бол энэ сарын тий маш том одоо түлхүүр шүү. Та энэ сард аюу хүлээцтэй за яг хөө тэгжилээ гэл тий ингээд аюу тийм тайван тий юмыг жоохон ажиглал тий хүлээцтэй тайван байж чадах юм бол тий эдгээр картууд бүгд доош харснаас эдгээр ч бүгд тий дээшээ харна. Тий маш дажгүй зүйл болно гэсэн үг. Энээс их шалтгааллах юм байна. Тэгэхгүй та тайван байж чадахгүй ингээл сандраал ингээд зөрчилдөөл яруу төргийн шийдвэр мэд гаргах гээд ингэх юм бол жоох юм болчих юм байна. Ингэхгүй маш тайван бай гэж байна. Тийм тэгэх юм бол ингээд энэ сараа маш гоё тий сар болгож чадна шүү гэж байна. За тэгээд энэ бол харсан даасан Тэнгэрийн мессеж байлаа. За тэгээд танд одоо дээд захиус Тэнгэрийн мессеж. Энэ хүмүүсээс тусламж авах гэсэн юм мессеж. Тэгэхээр 20 дахь картыг сонгосон хүнд энэ сард тий дээд захиус Тэнгэрийн мессеж гэх юм бол энэ гэр бүл ба ойр татныхын нэг хүмүүстэй аюу тий амар амгалан өгч байгаа юм карта. Тэгэхээр зэрэг уучлаарай. 20 дахь картыг сонгосон хүний гэр бүлийн харилцаа эсвэл хамгийн одоо татны хүмүүстэйгээ тий одоо өнгөрөөлөх одоо цаг хугацаа тий одоо танд маш том одоо энерги цэник тий өгнө шүү гэж байна. Тийм тэгэхээр зэрэг дээд захиус Тэнгэрийн мессеж юм бол одоо таныг ойр тойрон одоо ойр тойрны чи хүмүүс ч юм уу тий тэд нар чи ингээ бүгд таны төлөө ингээ тий таны сайн сайхны төлөө тийм залбирч ингэж таныг тийм дэмжиж байгаа шүү. Тийм тэрийг ойлгохоор айл болохтой ойр татны тий ойрхон байгаа хүмүүстэйгээ цагийн өнгөрөх одоо гэр бүл ч юм уу тий одоо татны хүмүүстэйгээ цагийн өнгөрөх тайван байх тэр зүйл аюул чухал шүү энэ сард гэсэн байна. За ямар ч байсан одоо 20 дахь картыг сонгосон хүний дээр гарсан картуудыг ингээд чадан ядан тайлбарлалаа. Үнэхээр таалагдсан бол тий лайк нархаа бит мартаараа ингээд өндөрлөе. Тэгэд одоо та намайг дэмжих хүсэлтэй бөгөөд одоо та өөрийнхөө 3 дугаар сарыг сайнаар тийм бэлэгдэх гэсэн юм сайхан бол тийм над дээр тийм эмож дараараа тийм эмож нь болохоор нэг тийм ус тий давлгаа гарсан болохоор нөгөө усны одоо тийм эмож явуулаараа тэгэх юм бол таны энэ сар нэлээд уян хатан тогтун сар болоосоо гэж тий бэлэгдээд усны эмож муу одоо таны харсан таасан тэнгэр танд одоо таныг тайван байлгах тий тал дээр нэлээд твэлээ үзүүлээсэ гэж тийм бэлэгдээд цагаан луу. Гэхдээ цагаан луу гэдэг юм уу жий тийм болов замирцсан луу тий. Ус луу хоёр. Тэгэх юм бол одоо таны энэ 3 дахь сард маш ингээд уян юмд уян хатан тогтун муу одоо таны харсан таасан тэнгэр танд твэлээ үзүүлээсэ гээд энэ хоёр тийм ус луу гэсэн юмор дараараа тэгэх юм бол намайг дэмжиж байгаа бөгөөд та өөрийнхөө сарыг сайнаар бэлэгдэж гин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 20 дахь картыг өндөрлөө. За одоо нэг цай угаад.
За 3 дахь картыг сонгосон нэмэр хэлье. Тань карта за нэг хэвчээ дөө. За иймэрхүү картууд гарч эхэлж байна. За амарчсан. Ингээд тавьчих. За 3 дахь картыг сонгосон хүний одоо хамгийн ихний сонголтын картаар ерөнхий энэ сарын мессежийг авъя гэж бодож байна. Тэгээ энэ карт болохоор зэрэг та одоо ингээд хитрхи олон зүйл ингээд төлөвлөсөн ч юм уу, эсвэл хитрхи олон зүйл таны өмнө ингээд тулгараад байгаа ч юм, эсвэл хитрхи олон зүйлээс болоод сэтгэлээр унсан ч юм уу, нэг эсвэл тиймэрхүү зүйл одоо байж магадгүй. Тэгэхээр энэ сард болохоор та ерөөсө санаа зовох хэрэггүй, харин ингээд ямар нэгэн олон ажил байгаа бол тэрийг ингээд тэнийг нэг нь хийгэрэй гинэ. Эсвэл олон тулалдах зүйл байгаа бол тэнийг нэг ингээд тулаараа. Эсвэл олон хийх ажлыг тэрийг тэнийг нэг юм. Тий ер нь та ингээд энэ 3 сарын одоо оюун ухаанаа тий цэвэр байлгах нь айгу чухал бөгөөд тэгээд одоо юмд айгу зоригтой бай. Тэ энэ нөгөө зоригтой юмд энэ сард нэлээд зоригтой бай. Тэгээ айгу олон ажил ч юм уу, олон шийдэх юм ч юм уу, эсвэл олон хүн харилцаж юм тийм байх юм бол ингээд тэнийг нэгээр нь үзэж явах. Эхлээд энийг ингэж дараа нь тэрийг ингээд тий бүгдээр нь тэнд зэрэг биш тий нэгээр нь тий. Тэгвэл зүгээр шүү. Ер нь энэ сард нэг иймэрхүү сар болно шүү гэдэг ч юм тий. Ийм утгаар гарч аж магадгүй юм байна. За тэгээд энэ сарын одоо өөр амьсгал шавуучлаа. Энерги дээр татсан маа. За яг энэ айгу амар харагдаж магадгүй. Гэхдээ энэ амар карт бол биш. Тий энэ болохоор шархны эдгэрлийн карт байхгүй юу? Тэгэхээр зэрэг таны одоо ямар нэгэн тий өвчин зовлон шарах байгаа бол тэр чинь энэ сард бол тий нэлээ одоо ингээд эдгээд сүүлийнх нь тийм тусал ингээд тусаж байгаа байхгүй юу? Тий тэгнэ гэсэн энэ сар бол тий ер нь янз бүрийн шарахтай эсвэл зүрх сэтгэлийн шарах эсвэл үнэхээр одоо бодит өвчин зовлон одоо шарах тий тийм байсан бол энэ бол одоо цэвэрлэгээ энэ сард нэлээд цэвэрлэгдээ дуусна гэж ахш байна. Одоо шарах идэхийн тулд тий нэг жоохон тэв тэмтэй өвдөлтийг мэдрэх чаашаа тэгвэл юм. Тэг ер нь ингээд тийм шарах марх, зүрх сэтгэлийн шарах марх янз бүрийн юм байхгүй гэсэн юм сайхан бол одоо таны дотор байсан дээ одоо зүрхэн дотор байсан ингээд хоримтлагцсан ямар нэгэн гунигаа ингээд гадагшлуулад байгаа байхгүй. Гадагшлуулаад тийм айгу олон үзэж байгаа болохоор юу яа одоо зүрх сэтгэлийн шарах эсвэл одоо би ямар нэгэн бодит те одоо зүрхний өвчин ч юм уу эсвэл ямар нэгэн те биенд шарах сорвч юм уу тэр эсвэл бүр тийм байхгүй гэсэн юм сайхан бол одоо таны зүрхэнд хоримтлагцсан ямар нэгэн одоо гунигаа гадагшлуулна гэдэг энэ сард бүр ингээд тэгснэр жинхэнэ эдгэрэл эхлэх ийм урамс одоо ийм энергитэй сар шүү гэж одоо гарч байгаа шиг байна. За энийг ингэж талээ. За тэгчээд за энэ яг жоохон тийм картлуур ингэж. За тэгээд одоо энэ сарын өөр амьсгал болохоор зэрэг тий нилээ үнэгч нөгөө үнгэн залмил гэлтэй гэдэг шүү дээ тий. Гэхдээ яг энэ айгуу сайн талаараа гарч ийн одоо та энэ сард нилээ одоо таны өөр амьсгал гэх юм бол одоо стратегч тийм сэтгэлгээ бол байна. Одоо 3 дахь картыг сонгосон хүн одоо энэ 3 дугаар сард тий одоо энерги нь айгуу идэвхтэй айгуу хурц агаад байгаа. Хурц гэж хэлэх үү одоо үнэгч нэг тийм ээ айгуу маш бага одоо энерги зарцуулж айгуу тийм хамгийн их ашигтай хамгийн ашиг болох тийм одоо стратегч юу гинэ амтан гинэ үнэг. Тэгэхээр зэрэг яг л юм үнэг шиг байх юм байна энэ сард. Тийм. Та ингээд хүчээр биш тий хит их хөдмөрлөөл тий амар хүчээр биш айгу тийм ухаанаар тий одоо энэ 3 сард ажил үйлсээ тий одоо зохицуулах тийм уур амьсгал бол байна. Тийм. За ямар ч байсан одоо
маш одоо стратегч сэтгэлгээ бол тийм уур амьсгал бол байна. Ажил үйлс дээр байх магадгүй тий. За тэгээд дараагийн картыг харах юм бол тийм тэгээд энэ болохоор ингээ нэг гоё гэртээ ингээ хаус тий гэр гэдэг байхгүй. Яг гэрээс ажилдаг хүмүүс ч яж магадгүй эсвэл ингээд айгуу тийм гэрийн айгуу сайн эзэгтэй, сайн эзэн, гэрийн эзэгтэй тэр айгуу нэлээ ангу хүчтэй ингээд итгэвч гинэ. Ингээд нэг тийм гэрийн эзэгтэй шиг айгуу гоё юу аад те. Та нэг тийм гэрийн эзэгтэй шиг гэж мод айгуу сайн гэрийн эзэгтэй шиг тэр дүр чинь айгуу нэлээ хүчтэй энэ сард бол итгэвч нэ. Одоо хүмүүсийг гэрийн эзэгтэй чи өөр хөвгтэй ингээл асраал хамгаалал айгуу айтаа мэд ч те. Одоо юмыг ингээд асарч хамгаалах те хүнд туслах ч юм уу те ингээл яг айгуу сайн гэрийн эзэгтэй шиг тиймэрхүү одоо уур амьсгал бол байна. Одоо энэ зөвхөн те орон байр мэрэг одоо гэдэг ч юм уу те тийм биш харин одоо өөрийн хайртай хүмүүс ч юм өөрийн үзэл бодол ч юм өөрийн орон зайгаа хамгаалах өөрийн юм тордох те тэрнээс айгүйх эрчүүч авах тийм ямар ч байсан үндэс суураа ингээд бат бөх тавих өөрийнхөө одоо гэрийнхаа ч юм уу алтмаа авахаа ч юм уу те нэг тийм айгүй сайн гэрээ эзэгтэй шиг тийм дүр айгүй идэвхч нэ тийм эсвэл та ингээд бусдыг яг ингээд өөрөө ээж нэмшигтэй ингэж тусалж дэмжих бусдыг те асран хамгаалах те тиймэрхүү одоо уур амьсгалаас байна гэсэн үг. За тэгчээд энэ сард юу болох вэ? За эхлээд 2 том картаа талж гэж бодож байна. За энэ карт гарсан мэн дебилтэй. Энэ сард юу болох вэ гэхэлэр зэрэг ямар нэгэн тийм юу хчлмэр юм. Яг өчтгөр гарсан ч гэсэн энэ бол муудлаар алгаараагүй нөгөө таны ингээд юмыг ингээд амар тийм нэг тийм зэвүүнтэй одоо юу хчлмэндээ соронзон мэд татах хүч чинь нэлээ энэ одоо 3 сард аяг байх юм байна. Урдаа карт сонгосон үний одоо энергийн давтамж нь одоо энэ сард маш юм соронзон шинжтэй болж магадгүй одоо бусдыг өөртөө татах бусад нөлөөлөх ч юм уу те өөрийнхөө одоо хүсэлд юмыг ингэж тэнээцүүлэх тэр чадвар чинь бүр амар ингээд өндөр олноо энэ сар те тэгээд энэ одоо юмыг ингэж айгуу татж байгаа энэ одоо энерги та сайн зөв ашиглаж чадах юм бол одоо энэ сард та одоо нийгмийн харилцаанд болон тэхүү хооронд харилцаач нийгмийн харилцаанд болон одоо өөрийнхөө ажил хэрэгтэй айгу давуу тал иртээ олж чадна шүү. Тэ энэ их хүнийг татж байгаа тэ энэ соронзон давтамжаа айгу сайн ашиглаарай гэж хүсье. За ямар ч юм зүйлэн. Тэгээд энэ картыг харах юм бол Flowers карт буруу харцсан гэдэг чинь тий ер нь энэ сард та өөрийнхөө өмнөд зүйлээ дахин тодорхойлж магадгүй юм байна. Би ийм юм дуртай, би ийм дурггүй гэлтэй. Тий. Би ийм хүнтэй өрх нь ийм хүнтэй өрөхгүй гэдэг чинь ямар ч гэсэн нэг өөрийн тий өмнөд зүйлээ дахин ингэж тодорхойлж магадгүй юм шиг байна. Тий яг хайр дурлал дээр үзэж байгаа хүмүүс тий одоо хүн сонгох ч юм уу. За тийм байхгүй гэсэн хүмүүс ахын бол ямар нэгэн өмнөд зүйлээ одоо дахин тодорхойлох тий. Тий. Одоо таны хувьд үнэхээр тий юу чухал вэ гэсэн нэг тиймэрхүү асуулт тань тавигдчих магадгүй энэ 3 сард. Тий. Тэгэхээр зэрэг та энэ 3 сард өөрийнхөө үнэт зүйл те зарчмыг маш тийм тодорхой одоо зарчмыг ч юм уу ямар нэгэн зүйл дээр маш одоо тодорхой болгож авч магадгүй юм байна. Тий. Тэгээ ингэснээр болохоор зэрэг таны ирээдүйд одоо гарч ирэх те нэг зөв сонголтыг алдалгүй таних тийм одоо бэлтгэл болох юм байна. Одоо ямар ч зүйл юунд дуртай, юунд дургүй, хэнийг сонгох уу юу гэдэг ч юм уу те. Тэр зүйл ямар нэг зүйл өөрт нь үнэтэй, ямар зүйл өөрт нь үнэгүй гэдгийг энэ сард нэлээд одоо юу гэдэг юм те. Ялгаж салгах, тэрийг тэг хэрэгтэй болох, тийм шаардлага гарч ирэх ч юм уу те. Тиймэрхүү зүйл болж магадгүй гэсэн байна. За тэгээд
За энэ дараагийн карт нь болохоор зэрэг дуртай дургуй зүйлээл юу гэдэг олно гэсэн үг байхгүй юу? Тий. За үнэт зүйлээ дахин тодорхойлох гээл яач иймэрхүү тий зүйл болохны яг олон үзэж болохоор яг ямар үйл явдал болох нь мэдэхгүй. Хайр дурлал дээрч болж магадгүй хүн сонгох тал дээр тий. Эсвэл хайр дурлал дээр үзэж байгаа биш хүмүүс болохоор зэрэг ямар нэгэн таны одоо үзэл бодол зарчим тий үнэт зүйл чинь л өөрчлөгдөх юм шиг тиймэрхүү зүйл олж магадгүй гэж бодож байна. За тэгээ дараагийн карт гарах юм бол тий энэ бүр ингээд дахиад энэ соронзон хүччин гарч ирээд байгаа байхгүй юу? Ингээд ойр тарны хүмүүс тий ойр тарн сквал та ингээд хүн татах хүч ирч хүчин бүр энэ сар бүр амар их гинэ одоо ойр тарнд байгаа хүмүүсээ тий ойр тарнд чи хүмүүс ингээд цугларах ч юм уу тий маш их одоо танаас гоё юм гал цогтой энерги энэ сард аяух гарна тэгээд одоо танаас танлаа хүмүүс энэ дээр хэлсэнчлэн одоо соронзон мэт татагдаад тэгээд танаас зөвлөгөө авах ч юм уу скол та хүмүүс ингээл айгуу гоё одоо шинэ сэтгэлээсээ гоё зөвлөгөө өгдөг ч юм уу ямар ч байсан одоо хүн татах тий ойр тойронд чи хүмүүс цуглах тий та айгуу тийм одоо гал цогтой тэгсэн мөртлөө ингээд ойр тойронд айгуу эерэг одоо энерги тийм түгээсэн тэр чанар чинь бас нэлийн энэ сард бол байна. Таны ойр тойронд айгуу хүн цуглаж магадгүй юм шиг. Эсвэл хүн татах чанар чинь айгуу их тий ойр тойронд айгуу эерэг тийм нөлөөлөл чинь нэлээ ихсэн гэсэн юм карт байна. За тэгээд дараагийн карт гарах юм бол тийм нөгөө дүнэг карттай зохицож байна. Тэгэхээр энэ карт болохоор зэрэг 3 дахь картыг сонгосон одоо тархиа маш сайн ажиллах юм байна. Энэ одоо ажил үйлс дээр яавал айгаа ашигтай, яавал тий юмыг ингээд гоё хийх үү гэдэг ч юм уу тий. Яа тий ер нь бол тий үнэг шиг одоо сэргэлэн байж тий өөрт ингээд ашиггүй янз бүрийн одоо тэмцэл ч юм уу маргаанаас айгуу тийм одоо ухаалгаар холдох ямар ч хэсэг эрч хүчээ ингээ хадгалаад тий. Ямар ч нөгөө таны тархичаа аюу сайн ажиллаад байгаа байхгүй юу? Тий. За ингүүл тэгчээ, ингүүл тэгвэл тэгчээ. За ийм юм хийвэл онцгүй юм байна, ийм хийвлээ гэдэг ч мэ. Ямар ч хэсэг яг энтэй адилхан ер нь ингээд энэ сард нэлээд одоо стратегч байх. Тийм зүйл бол байна гэсэн байна. Тэг ажил төрөл дээр магадгүй маш одоо зөв төлөвлөгөө одоо зөв алхам хийх тий. Тиймэрхүү зүйл хийж магадгүй. За тэгээд таныг одоо хүмүүс татах одоо таны ойр тойронд хүн цуглах маш эерэг тий одоо нөлөөлөл ойр тойрондоо хүргэх тий ямар нэгэн үнэт зүйлээ одоо тодорхойлох тий. Тийм дуртай дургүй зүйлээ одоо мэдэх ч юм уу тий. Тэгээд мөн бас энэ дээр төрүүлсэн тий одоо соронзон мэдтэй хүмүүс ингэж татах. Ямар ч сан тэр нэг тийм харизма ч мөр амар байгаа байхгүй энэ картад нэг ахлаар өөрийн гэснийг онцлог шинжээ одоо гаргах тэр зүйл чинь маш өндөр байна гэж хэлээ ямар ч сан тэгж бодлоо. За тэгчээд танд энэ сард одоо таны харсан даасан тэнгэрээс энэ сард тий 3 дахь сард мессеж Ариана гэсэгийг өгөр. Маш одоо байж боломгүй гоё зүйл одоо тий танд тохиолдох болно шүү гэсэн ийм карт аа. Тэгэхээр энэ картныхан за энэ юуг нь харах юм бол ер нь бол янз бүрийн ингээд сайн зүйлийн сайн мэдээ ч юм уу сайн зүйлийн төрлөг ингээд танлуу тий орж ирнэ гэсэн юм утгатай тийм карта. Тэгэхээр зэрэг таны одоо тий удаан хүлээсэн хариуж ирэх ч юм уу эсвэл нэг одоо шийдэгдэхгүй байсан асуудал чинь тий гинтгэл ингээл айгу амархан шийдэгдэх ч юм уу. Тиймэрхүү айгу гоё тийм тий үйл явдлууд бол тийм болох юм байна. Тий тэгээд бол өөр амьсгал нь маш өөдрөг тий сэргэлэн байх юм байна энэ сард та. Харсан насанд тэмэрдэж одоо тийм мессеж дэлгээж дээ. Тэгээд ойр одоо таны ойр тойронд ч айгу тийм
одоо гэрэлцэн энерги цацрах юм шиг тий. Тийм. За ямар ч байсан айгу тий сайн зүйл айгуух болно тий. Тэрнээс ингэрэ тэгэрэ гэсэн юм бол байхгүй байна. Ямар ч сан арина гэсэн их өөрөө ингээд байж болонгүй гоё зүйл тий. Одоо ингээд тохиолдно гэж байна. За үнэхээр гоё карт гарлаа. За тэгчихэд за хамгийн сүүлийн одоо дээд зэхүүс нэнгэрийн мессеж романс гинэ. За яг хайр дурлал дээр үзэж байгаа хүмүүс яг бол мэдээж тэ ийм гоё одоо хайртай хүнтэйгээ яг хайраар холбогдох тэ зүрсгэлээр холбогдох ийм зүйл одоо болж энэ сард одоо болж магадгүй гэж хэлжээж магадгүй хайртал хамаагүй гэсэн хүмүүс ах юм бол одоо 3 дахь картыг сонгосон хүн маань одоо зүр сэтгэлээ эдгээж тий зүр сэтгэлийн асуудал гэдэг бол одоо зүр сэтгэлээ эдгээж одоо жинхэнэ хайрын энергийн домбох тийм одоо тийм гэгээлэг тийм сар юм шүү. Тэгээ ер нь бол тийм захиус тэнгэрүүд танд одоо илгээж байгаа мессеж юм бол одоо зүрхээ тий одоо зүрх сэтгэлээ нээлттэй байлгаа тий одоо хайрын энерги одоо таны хаалдгаж ингээд тогсож чинь шүү гэж хэлж байгаа юм байна тийм. За ямар ч байсан ингээ харах юм бол нэг энэ сард та өөрөө өөртөөгөө тий нэгдэх юм шиг тий өөрийнхөө нэг өөр таллыг бас тий ингээд тий нэгдүүлээд байгаа байхгүй. Хайр сэтгэлээр үзэж юм сайхан бол та яг ингээд өөрийнхөө хайртай хүнтэйгээ тий юм ингээд яг нэг болох тий романс үс хайраар холбогдох юм зүйл болох нэ. Хайр сэтгэл хамаагүй гэсэн хүмүүс болохоор зэрэгтэй ер нь бол ямар нэг жинхэнэ нэг тийм хайрын энерги тий зүрхлээр нээлттэй одоо байлгаараа гэж юм тэгээд. За ямар ч юм гоё мессеж өгч байгаа юм бэ. За ингээд одоо бүх карта тайлж дууслаад ингээд одоо үнэхээр таараа таалагдсан бол лайк тархаа бити мартаараа. За ингээд өндөрлөө үнэхээр тийм үү одоо намайг одоо дэмжих хүсэлтэй бөгөөд өөрийгөө одоо 3 сарыг сайнаар бэлэгдэх хүсэлтэй хүмүүс сайхан бол надад тийм эмоц дараарай гэж хүсье. Тэр эмоц нь юу болох вэ гэхээр зэрэг одоо таны хүн татах хувьдаа гэдэг болохоор зэрэг хүн татах хувьдаа гэдэг болохоор зэрэг тийм бүжиглж байгаа дулаан палач дэмэгтэй дээ шүү дээ. Тийм эмоц тэрийг дараараа бүжиглж байгаа тий улаан палач дэмэгтэй гэсэн эмоц дараараа муу таныг энэ сард айгу стратегч тий айгу сэргэлэн байна гэсэн болохоор зэрэг тэг үнэг айгу хөрхөн үнэг авил тарчаараа тий тэгээд стратегч үнэг тэгээд одоо хүн татах хувьцыг бэлэгдээд одоо бүжиглж байгаа тэг улаан палачтай мэгтэй ахын бол дараараа тэгэх юм бол та намайг дэмжиж байгаа юм уу? Одоо та өөрийнхөө 3 сарыг сайнаар бэлэгдэж чинь гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.